Ундран бүсгүй ээжигээ огт мэддэггүй байлаа. Хүнд хүчээр ажилд мойны живэрсэн ширүүн гараараа үсээ нийлж миний охин том болоод номтоол хүн болоороо гэж хайр асгалтрад мэлмэртэл ширтдэг байсан аавыгаа л мэддэг. Өнгөр ядуухан ч гэлээ халууд өгсөн бор гэртээ боцтоошил ойчилсоор аав охин хоёр инээд хөр жаргал дүүрэн суудаг байлаа. Охиныг 10-аад настай байхад нэг л өдөр аав нь газар дээрх ганц охиноо өнчин үлмэс шиг хайр найргүй орхиод одлоо. Аавынх нь таньдаг хэдэн хүмүүс барилга дээр ажиллаж байгаад осолдсон эцгийнх нь хойдохыг намж мөртлөө чин сэтгэлээсээ гүйцэлдүүлээд Балчир охиныг өнчин хүүхдийн асрах сургуульд хичээлийн цүнх чамдаан дүүрэхгүй хувцас аавынхын зураг бас нэг хадгаламжийн цэнхэр дэвтрийн хамт хүргэж өглөө. Тэр цэнхэр дэвтэр Балчир охины эцгийнх нь бүхэл өмч хөрөнгийг ердөөл ганцхан мянган төгрөгөөр худалдагдсан өвлөгдөж үлдсэн эд байлаа. Ундран охин эр хүнийг ааваараа л төсөөлдөг. Асрах сургуульд гадаадынхны тусламж их хэрнээ. Харин аав ээжийн хайр л ирэхгүй. Тэмтхийн багш ажилчид гадаадаас тусламж өгөхөөр ирсэн хүмүүсийн дэргэд "Ивэн хөөрхөн" гэсэн чи цаагаараа энд ажиллахад унцтай шүү гэж ярихыг нь охин Симэрхэн сонсоод шүжгэн буурчээ. Бас асрах сургуульд хүүхэд үрчилж авахаар хөгшин залуу хүмүүс ирдэг. Тэр нь өдрийн мод шиг ховор. Асрагч багш, "За хүүхдүүдээ, өнөөдөр хэн азтаа? Аавтаа ээжтэй болох нь шүү. Алив над үсээ самна, нүүр унгаач. Хин цовоо сэргэлэн хөөрхөн байгааг нь сонгоно штэ" гэж хэлээд хүүхдүүдийн аль олигтой хувцсыг өмсүүлээд ангижрийтэл зогсооно. Хүүхдүүд хайр нэгсэн тунгалгхан гунигтай харцаар ширтэж байлаа. Ундран охин хүүхэд өргөж авахар ирсэн хүмүүсийг нэг л удаа харсан. Тэр хоёр яг л мал шинжиж байгаа юм шиг, эсвэл бүр зах дээрээс бараа худалдаж авах гэж байгаа юм шиг. Тэр нь ч царай муутай юм. "Үгүй, энэ нь мэдрэхин зүгээргүй баха" гэж ярихыг сонсоод охин жигтэйхэн ч ирэхлээ. Тэгж нэг хүүг сонгож авлаа. Асрагч багш, "Чи азтай хүү юм аа" гэсэн чи азгүй тэр хүү ижил тасал болсон хүүхдүүдээ нулимстай харцаар хараад толгой гудаасаар ундуухан явсанс. Ундран охин амьдралын наац атгыг бусдыг бодвол илүү ойлгодог байлаа. Асрах сургуульд бас янз янзын кино гарнаа. Дайн болж байгаа газар ядуугийн туйлд хүрсэн Африкийн орны арьс яс ултлаа турсан хүүхдүүдийн тухай кино гардаг. Ийм кино гардгийн учир нь гэвэл тентхийн хүүхдүүд ингэж зовж байхад та нар өнчин өрөөсөн ч гэсэн нам засгийнхаа буйнаар харин ч жаргалтай байна гэсэн далд санаа байлаа. Далд санаа ч юу байх вэ дээ? Киноны дараа захирал багш заавал гарчиж тайлбарладаг байлаа. Ундран охин асрах сургуульд ирсэн цагаасаа л би том болоод өнчин хүүхдүүдэд чин сэтгэлээсээ тусалдаг хүн болно гэж хатуу шийдсэн байлаа. Ингээд охины асрах сургуульд байх хугацаа дуусаж эцгийнхээ загснаар Эрдэнэ номд шамдсны хүчээр гадаад хилтэй болж олон улсын хүмүүнлэгийн байгууллагт ажилд орлоо. Цаг өөрчлөгдөж өнчин өрөөсөн эцэг ихтэй хаягдсан хүүхдүүд олон болж шүүж гудамжинд гарлаа. Ундран бүсгүй сэтэл өнчин хүүхдүүдийн төлөө өвдөж бүхэл ихэнх хандивыг тэдний зүг хандуулж байлаа. Дараа нь Афганистан дайн болоход тэнд өнчирч ядарсан өвдөж зовсон хүүхдүүдэд эмнэлгийн тусламж хоол хүнс хүргэж өгөх олон улсын багт ажиллаж ороод явлаа. Дайны хүлд олон 10 хүүхэд үхэж өргөдөхийг, олон 100 хүүхэд өнчирч тахир дутуу болохыг улаан нүрээрээ үзлээ. Тэдний төлөө борил боксхийг загвал ажиллаж байлаа. Дайны хүлээс өнчирч хоцорсон, өвдөж шаналсан хүүхдүүдийг аюулгүй газар хүргэж өгдөг байлаа. Нэг удаа
бөмбөгөнд өртсөн ээжигээ чангаагаад уйлж байгаа 3 настай охиныг араас танк ирэхэд бүсгийн угсгийн босгод чи чинь ухчин дутаа юу гэж хамт ажилдаг Америк залуу нь угс татаад машин руу оруулчихлаа. Нөгөө танк уйлж суугаа охиныг юм чинээ бодлгүй дээгүүр нь гарчхаад дэмжигнээд яваад өглөө. Ундран бүсгүй залууг түргээд түлхээд угсгийгээд очиход саяхан уйлж сууж байсан охин гэж хэлхийн аргагүй нүд хальтран болсон байлаа. Энэ явдал бүсгэн санаанаас юусоо гардгүй. Бодох болгонд л охиныг аварч чадаагүй дээ. Өр нь урагдаж зүрхэн шимширдэг байлаа. Ундран бүсгүй 20 настайдаа анхныхаа хайртайгаа учирч гэр бүл боллоо. Тэрний хайртай залуу нь чиний төлөө нүцгэн биеийн дээрээ мөс үрээд явсан ч чадна гэж эгээл нүдэндээ нулимс мэлмрүүлэн хэлсэн ч яг цагаа тулахад нүцгэн биеийн дээрээ мөс үүрхэн битгий хэл нуруундаа цам золоод өмсч чадахгүй арчаагүй амтан байлаа. Нэг удаа халамцуухан ирээд намайг хүмүүс эхнэрээрээ тижээлэгдэг гэж шоолж юм. Чиний тэр гадаадын байгууллагт ажиллаж мөнгө олдог чинь тэндэл юм байгаа биз? Би чамд тэнцэхгүй. Ороо жороогоор явъя. Би ижлээ олноо гэж хэлээд ганц хүүгээ ч юм жилээ бодлохгүй гараад явчихлаа. Бүсгүй хичнээн уйлж гуйсан ч уйгүй тэнэг эх хүний муухар зангаа тавьсангүй. Ингээд бүсгүй хүүгийнхээ төлөө ганцаараа зүтгэлээ. Залуу бүсгүй хүн юм болохоор ханы мөрөөсөл байлгүй яах вэ? Даанч Монголын эрчүүд хэрэг алга. Заавал гадаад хүнтэй суут юм билүү? Эн чинь 2-3 гадаад хэл мэдгийн хэрэг юу вэ? Тэгээд чи тэрэнд гадаадаас танилцъя гэсэн олон захидал ирдэг байлаа. Харин тэр дундаас ундран бүсгүйд нэг Америкээр тохирч байлаа. Америкэрд ч гэсэн ундран бүсгүй тэрний хүү 2 нийцж байлаа. Ингээд 2 жил захидлаар харилцсны эцэст гэрэлд суухаар боллоо. Америкэр би Монгол бүсгүйтэй тэр тусмаа ийм боловсралтай сайхан бүсгүйтэй танилцсандаа таатай байна. Дэлхийг донслохож явсан Чингис хааны удмын бүсгүйтэй танилцаж суун гэдэг бол миний хувьд баяртай нэр төрийн хэрэг. Би хүүгийн чинь өөр шигэ Чингис хаан шиг эрх хүн болгоно. Би хүүгүй чинь өөрийн хүү шигээл өсгөж хүмүүжүүлнэ гэж амлаад 3 чудаа $1000 явууллаа. Тэрний интернетээр явуулсан зурганд Зуслангийн байшин, 3 давхар харш, машин, цэцэрлэг гэд ерөн дутуу юм алгаа. Эрх хүн гэж ийм л байдаг та. Тулгсан бахархалтайгаар инээгээд зогсож байгаа ор залуу Жонийн зураг байлаа. Ундран бүсгүн ард нуруугаар Аз жиргэлцэж тархин дундуур нь галт ташуураа татаад авах шиг л чамархан тас хийтэл өвдлөө. Бүсгүй интернет кофед зургийг мэдрэлгүй юм шиг гөлөрч бадаарч байхад тэрний суух боёг онгоц аль хэдийнэ өндөр авч байлаа. Баярлалаа. Та бүхэн Нацид оржийн болон Монголын зохиолч тээврийн шагналтай